За сайн байцгаана уу. За дахин одоо бас орой мэндийг айлтгая. За тэгээд өнөөдөр орой болохоор амжилтын түүх контентын маань 7 дахь удаагийн дугаарын одоо тий контентын маань зочноор за Ирсак компани бүр лидер Золтон, Platinum Leaders Club-ийн удирдах зөвлөлийн гишүүн оюун сүрэн одоо лидер маань өргөдөн оролцож байна. Тэгээд за би тэр түрүүний бас дөнгөж түрүүн контент эхлүүлсэн боловч жоохон техник асуудал гараад одоо яг эхэлж байна. Одоо техник асуудал гарахгүй байх гэж найдаж байна. За тэгээд эрхэм лидер маань өөрийгөө сайхан танилцуулаад дахиад хоёулаа эхэлж байгаа учраас дахиад сайхан танилцуулаад яа гэж бодож байна. За баярлалаа. Та бүхэндээ энэ орой минь хүргэе. Үгүй сая энийг бас эхлүүлсэн чинь манайх уу сая хойно нуугдсан байсан шүү дээ. Өөрөө зүтгэж юм бол. Яг чи сайн байж ихээр юу л хаалга үдэ төвчж ийнэ. За та бүхэндээ энэ орой минь хүргэе. За юуны төрөнд одоо энэ гайхалтай контентэд одоо урьж оролцуулсан тэргүүндээ маш их баярлалаа. За нийт одоо баг хамтдаа орой минь хүргэе. За нийт одоо Ирсакчуудаа энэ орой минь хүргье. За наа мэдээд авах тойсрон гэдэг. За нөхөр одоо амбал тавлаа нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. За нэгтлэн мэрэгчлээ байж байгаа. За өөрийгөө товчхон танилцуулгаа тий. За тэгээд оюун сүрэн лидер маань одоо бас нөгөө бас асуултаа асууна. Анх юу яг энэ Ирсак компани талаар мэдээллийг хаанаас олж авч байваа тийм ээ. Энэ талаараа сайхан ингээд нийт одоо үзэж байгаа одоо Ирсакийн лидерүүд, шинэхэн сонирхож байгаа хүмүүс, гишүүд энэ хүмүүстэй одоо бас одоо яри түүхээс өхөө хоёлаа тийм ээ. Тэгэхээр анх одоо Ирсак компани талаар мэдээллийг хаанаас авчээ? За анх энэ Ирсак гэдэг компаниг бол одоо сад мөрөг лидер маань надад маш их санал тавьж ирсэн. За 5 сараас хойш санал тавьсан надад. За тэгээд би өмнө өөр одоо эмлэм сүлжээ бизнесийн одоо сүлжээ хийжсэн учраас би нэг орохгүй гэдэг одоо юг тавьсан байсан. Ахиж одоо би одоо энэ одоо бизнесээс одоо одоо амжилтаа олон амжилт авахгүй болоод одоо яг тэр өмнөх одоо эмлэм маань жоохон уналтанд ороод ингэ явж исэн байхгүй. Тэгээд би эндээсээ би одоо амжилтыг олоод олохгүй бол би ахиж өөр сүлжээ хийхгүй гэдэг зүйлийг одоо өөртөө тавьсан байсан. За тэгээд 6 сарын 15-нд одоо албаасны тэр нэг юу н гарлаа гэж тавьсан байсан. Албаасны одоо Монгол үйл ажиллагаа явуулах одоо сертификатаа одоо тийм шаардсан байсан. Тэгээ би тэрийг харчаа бас хүн чинь бас эргэлзэж эхэлт юм байлээ. За энэ компани яг орж ирэх юм шүү гэдэг ингээд бас эргэлзэж эхэлт юм байлээ. Тэгээд 6 сарын сүүлээр би нэг хөдөө одоо гэр бүлтэйгээ аяллаар амралтаар явж исэн. Тэгээд 5 билгийн урамшуул зарлагдсан байсан. Тэгэхээр би 5 билгийн урамшуул зарлагдсан хамгийн сүүлийн өдөр. За 5 билгтэй минь найзаагаа бүртгүүлээд одоо найзтайраа захиалга хийчихээ. Би одоо бараа бүтээгдэхүүн ямар юу ч мэдэхгүй байна тий. Миний найз мэдээ захиалга хийчихээ. Тэгээ надад бахан нэг цүнхний ком одоо улаан тас энтрийг захиалганд хийсэн. Тэгээд 5 билгтэй захиалганд хийцэн байсан. Тэгээд би тэр тухайн үедээ тэгээд юусоо ажиллахгүй явж байгаад за нөгөө нэг манай маркетинг чинь бас аюу гой нөгөө нэг одоо тухайн сарда чи оноо хийхгүйсэн ч бас боломжтой шүү дээ тий. Тэгээд би 7 сард болохоор 2 хүн бүртгүүлж оноо хийлгчээд тэгээд би 7 сард бас ажиллаагүй. За ерөнхийдөө бол 8 сараас ерөнхийдөө бас ажиллаж гисэн. За 8 сараас ажиллахдаа ерөнхийдөө компани одоо офис маань албан ёсоор 8 сарын одоо 19-нд нэгдсэн шүү дээ тий. Тэр цаг үеэс ерөнхийдөө одоо энэ бизнесийг одоо яг гард одоо оролцож ажиллаж гисэн. Зорж исэн байна тий. Зөв. За тийм байж. За тэгээ одоо яг нөгөө саяны яриандаас нэмээд асууя л да. Яг одоо хэдэн сарын хэдний өдөр илсэн гэсэн үг. Тэгэхээр ч одоо ерөнхийдөө одоо 6 сарын сүүлээр илтээ ичээд ерөөсөө ажиллахгүй явж байгаад 8 сарын 19-наас одоо албаасаар компани маань офис маань нэгдснээс хойш ерөнхийдөө ажиллаж гисэн. Зөв. За ингэж оржээ процесс одоо түүхтэй. За тэгвэл яагаад одоо Ирсакийг сонгох болсон юм бол? Тэ шалтгаан юу вэ? Өмнө нь та MLM хийжсэн гэж. Тэгвэл өмнө нь яг ямар MLM хийж байваа? Нууц биш бол тэ. Тэгээд яагаад тэгвэл тэр бизнесээ орхиод Ирсакийг сонгосон юм бэ? Одоо хүмүүс бас ялгаа зааг нь бас ингэ тайлбар шинэ хүмүүс ч үзэж байгаа шүү дээ тийм ээ. Тийм ч тэр талаас нь тий. Тийм өмнө нь болохоор одоо Severin Wellness гэдэг одоо компани 1 жил хэртэ ажилласан. Тухайн тэр одоо юунда компанид бас өөрийн гэсэн тодорхой бас амжилтыгаа бүтээгээд ингээд явж исэн. За ерөнхийдөө бас нөгөө тэр компани маань одоо 12 3 жил болсон одоо
аль хэдийн зах зээл нь хандсан юм дээр жоохон ажиллаж ирсэн юм лээ. Тэгээд би эргээгээд бодоод ирсэн чи би өрөнд одоо хамгийн гол нь бас одоо Severy Business компаниас би маш их зүйлийг сурсан байхгүй. Өөрийгөө өөрчилсөн. Өөрийгөө эргүүлж өөрчилж байгаа. За тэндээс асар их одоо маш одоо туршлагатай одоо лидерүүдээс асар их зүйлийг сурч тэндээс одоо Emily бизнес гэдэг зүйл ямар гоё гайхамшигтай юм бэ тий. Emily бизнес сүлжээний бизнесийг одоо хийх юм бол ямар одоо гоё одоо биднээс амьдралаа гайхалтай өөрчлөх боломж юм бэ гэдгийг маш их зүйлийг сурсан. Тэгээд тэр үндснээс үүднээс одоо би яагаад өнөөдөр цоошин орж иж байгаа компанид өөрөө орж ажиллаж болохгүй гэж тий. Тэгээд ерөнхийдөө шийдвэрээ гаргаад 8 сараас ингээд шийдвэрээ гаргаад яг ингээд бүр ингэж ажиллаж гисэн яж байгаа. Ерөнхийдөө одоо Stack компаниг одоо сонгох болсон шалтгаан нь гэвэл ерөнхийдөө маркетинг маш гоё. Маркетинг одоо 2 сарын оноо нийж бодогддог. За тэгээд сар болгон бас оноо их байх боломжтой тий. За тэгээд бас нэг удаа 50 оноо байрна гэдэг ингээ маркетинг нь бас маш гоё. За бүтээгдэхүүн бас айгүй гоё. Бүтээгдэхүүн бол үр дүнгээ айгүй маш гайхалтай одоо өгж байгаа. За тэр миний хувьд бол одоо тэр Gojit-аас одоо улаан цэц зэрэг маш хэрэгжилж байна. За би ч бас нүднийхээ эргэн тойрноо цацраг нэлээд анхад одоо өвчлөөтэй байсан. Тэр өвчлөө мөн одоо улаан цэцний ачаараас багасаж одоо арилж ингэж байгаа. Тэгээд одоо ногоон цэсний ээжтэй бас үтсэн. Ногоон цэс бол үнэхээр гайхамшигтай тос байлээ. Хүүхд маань ингээд орой шөнө ингээд бүлээх гээд хашиг болох нь арайч халуулах юм шиг болох нь унтуулсан. Тэгсэн чинь шөнө 2 өнгөрчсэн чинь ногоон цэс нөө халуунд сайн гэхээр түрхээд ингээд жоохон ярдаглаад ингээд хаан түрхээд ингээд хамаг бээр ингээд түрхээд ингээд чийж нуруу хоолоо тий бүх юм ингээд түрхээд яасан чи хэсэггүй хугацааны дараа нөгөө хүүхд маань тайвшраал унтцсан. Тэгээ бүтээгдэхүүн бол үнэхээр гайхалтай. Тэгээд бас энэ бизнесийг бас сонгосон шалтгаан бас өв залхамжлагддаг. Тэр нь айгүй гоё даваа талтай. Одоо биднээс өнөөдөр яг өнөөдөр шүү дээ тий хизээ өгөхгүй мэдэхгүй амьдарч байгаа байхгүй юу? Яг хизээ өгөхгүй тий. Яаж одоо мэдэхгүй амьдарч байгаа. Тэгэхээр биднээс энэ бизнесийг би одоо хэдийн хугацаанд хийн төдий чиний ямар одоо орлого цалин орлоготой байна. Төдий чиний биднээсээ одоо өөр хөлтөд бүр өв тэнцээ хуваагдаж өвлөгддөг гэдэг бизнес маш их таалагддаг. Тэгээд миний хувьд бол одоо ийм гоё гайхалтай одоо бизнесийн ерөөсөө одоо биднээс одоо ямар нэгэн одоо хувийн хвшлийн компанид ажиллаж байгаа биднээсээ одоо тэр компани одоо цалин орлого тэр одоо тэр компани одоо бүх одоо тэр эд хөрөнгөтэй бүх юм одоо биднээсээ өргөхдөө хизээж өвлөгдөх боломжгүй байхгүй юу? Тэгэхээр сүлжээний бизнес хийснээрээ биднээс энэ цалин орлогоо одоо өвлөх дүүрэн боломж байна шүү дээ. Тэр нь л аюу гоё. Тэр нь хаалгацсан байна гэд. За ингээд өөрөө чи ярианаас харж хат бол маш алсыг харж одоо тий Stack компанийг сонгожээ гэж одоо team сэтгэл надад төрж байна. За тэгээд мэдээж одоо ингээд сонгоод өмнө ингээд хийжсэн компаниас туршлагаж аваад яг энэ дээр бол одоо та бол топ лидер одоо статустай байна шүү дээ. Ягаад гэвэл Монголд бол маш ер нь бол одоо юу гэдэг ингээд өөрөө чин ажилласан түүхийг ингээд амжилтын түүхийг эргээ харах юм бол маш богино хугацаанд маш эрчтэй хүчтэй хүч төрж орж ирсэн. Энийг бол манай Stack-ийн одоо топ лидерүүд гэж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрнө. Stack-ийн одоо өнөөдөр Stack-чууд баг бүрэн хүлээн зөвшөөрөх байх гэж би бодож байна. Үнэхээр бас эрчтэй дайчин мундаг лидер байгаа. За ахаа дараагийн асуулт асуунаа. Хэдэн сард одоо лидер болж байваа? Одоо мэдээ бүхэн чинь ингэдэг шүү дээ. Хамгийн эхлээл шилт насаар явна шүү дээ. Тэгвэл хэдэн сард лидер болж анх лидер болоход эдний өрний цалин авч. За ерөнхийдөө би яг нөгөө 8 сарын 19-ноос одоо яг энийг ажил болгож хийсэн гэсэн шүү дээ тий. Тэгээд 10 хоногийн дотор ерөнхийдөө лидер гэдэг цалыг нэгээд 8 сарда лидер гэдэг цалыг нэгээд сая 400 сая төгрөгийн цалин авч ирсэн. Тэгээд сая 400. Тэгээд дараагийн сар нь 4 сая 400. Тэгээд дараагийн сар нь би хүрэл лидер цалин 2 сарны 10 хоногийн дотор нэгээд 7 сая 700. Хамгийн одоо өндөр цалин авсан маань 7 сая 700 мянга төгрөг. 7 сая 700. Тэгээ ерөнхийдөө би ч нэг 8 сарын 19-нд ажиллаад 10 хоногийн дотор сая 400. Тэгээ 2 сарда болохоор 4 сая 400, 3 сард болохоор 7 сая 700 гэдэг ингээ авчихсан. Тэгээ нөгөө ингээл одоо сайтаар ингээл ажиллаад ажиллаж хаад нүдэн дээр ингээд цалин маань өсөж хаад амар гоё юм билээ. Ерөнхийдөө яг энэ одоо сүлжээний бизнесийн давуу тал нь унтж байхад одоо мөнгө ордог систем маш гоё аахгүй юу. Тэ биднээс одоо унтж байхад одоо биднээсээ одоо маш гайхалтай одоо том хүчрэг баг командыг бүрдүүлсэн байхад биднээс унтж байхад одоо мөнгө орох боломжтой байна. Ерөнхийдөө одоо нөгөө ковид гарснаас хойш хүмүүс нөгөө маш их орлогогүй болсон шүү дээ тий. Тэгэхээр одоо хизээч одоо ямар ч одоо эрсдэл болох боломжтой байхгүй юу? Хинч таашгүй шүү дээ. Одоо жишээлбэл Турк улсад одоо маш том барцад гарч ийн тий. Тэрнтэй адилхан тэгэхээр биднээс тий
ямарваа нэгэн ажил хийж байгаа бол ажил хийж байгаа ч гэсэн та ажлын хажуугаар бас нэмэлт орлого гэдэг зүйлийг олоод нэмэлт сүлжээний бизнесээс өөрийн гэсэн одоо бас нэг сайт хүн нэг 500 сая төгрөж байсан сайт өргөж байсан бас тэр чинь маш их нэмэр олдог байхгүй. Тэгэхээр та бас энэ одоо миний контентыг үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ гоё нэмэлт орлоготой болоо заавал энийг одоо та бизнес эрхийг халахгүй тэгсэн ч гэсэн ядаж та нэг лидер болоод нэг сайт өргөний бас нэмэлт орлоготой болоосоо л гэж хүсэж байна. Зөв шүү. Ер нь бол тийм нэмэлт орлого яг одоо MLM бизнес бол давуу тал нь бас юу байгаа шүү дээ нөгөө маш бага зардал маш бага хөрөнгө оруулалтаар маш их олох болох шүү дээ. Тэгээ ёстой яг сая оюун сүрэн лидер маань хэлж байгаа. Ёстой та бол хүчрэг баг командыг босгосон байх бол ёстой унтаж явах чинь мөнгө нь орж явах ийм гайхалтай бизнес байдаг. Тэгээ бас өвлөгддөг гэж сая өөрөө хэлж шүү дээ. Тэгэхээр энэ бол гоё. Тэгэхээр бол гоё шүү. За дээрэс нь одоо дараагийн асуулт байна. За одоо тэгээд энэ одоо юу гэдэг ингээд лидер болжээ. За ингээд сая 400 мянга ингээд 7 сая ингээд авч гэн. За дараагийн одоо цол руугаа ер нь хугацаа шилжих тий дараагийн цолонд хүрэх хугацаанд ер нь хэр хугацаа зарцуулсан одоо хүр лидер цолтон болсон шүү дээ маш богино хугацаанд миний харж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ер нь баг командтай хэрхэн яаж ажиллав? Одоо чинь лидер болоод дараа одоогийн тэр цолондоо хүрэх хугацаа юм хэдий их хугацаа зарцуулсан бэ ер нь? Ер нь бол нүд ирэх байсан уу? Тий ер нь бол амархан байсан. Ерөнхийдөө бол хүн нэг юу ахгүй юу? Энэ бизнесийг одоо миний төлөө биш өөрийнхөө төлөө хийж байгаа гэдгийг ойлгох юм бол маш амархан. Би болохоор одоо өөрийнхөө төлөө өөрийнхөө одоо амьдралыг одоо тий үр хөвчтэй гоё өвлүүлнэ гэсэн өөрийнхөө төлөө ажилласан учраас одоо энэ бизнесээс маш амархан байсан. Тэгээ ерөнхийдөө бас айгүй хурдан нүд ирэх зураг ерөнхийдөө хүр лидер цолонд хүрсэн байдаг. Тэгээд миний одоо ажилдаг арга барил гэх юм бол ерөнхийдөө нөгөө нэг одоо маш их лайв хийдэг байхгүй юу? Лайваараа бас аюул одоо маш одоо хүчрхэг бас баг командыг одоо бүрдүүлж бас чадсан. Тэгээ маш хурдан хугацаанд ерөнхийдөө 2 сарын дотор одоо хүр лидер гэдэг гайхалтай цолыг нээж ажилласан. Тэгээ би болохоор энэ бизнесийг болохоор нөгөө яг би өөрийнхөө төлөө одоо өөрийнхөө амьдралын төлөө тий сайн сайхны төлөө ирээдүйнхээ төлөө гэж харсан учраас би одоо хинээс ч ерөнхийдөө энэ одоо бизнесийг хийхэд бол хамгийн гол одоо хүчин зүйл бол би даасан байдал айгуу чухал гэж боддог. Яа тэгэхээр одоо ер нь л бол би ч бас нөгөө нэг хар багасаа л нөгөө нэг бие даагаад өссөн. Одоо жишээ нь хэд нэг 9 10 дугаар анги 8 9 дугаар ангиас авахгүй бол би ч одоо ихчийнхаа одоо лангуун дээр дэлгүүр дээр сууж одоо амралтаараа сууж ингэж одоо өөрийгөө хувцалдаг байлаа шүү дээ. За оюутан багтаа хүртэл өнөөдөр 24 70 цагийн 72 цаг үнэтэй тийм одоо дэлгүүр хүртэл ингэж ажиллаж одоо өөрийгөө хувцалдаг юм байсан. Тэгээ ерөнхийдөө миний одоо бие даах чадвар бол хар багасаа л ингэж тэгэхээр ерөнхийдөө нөгөө хүүхдийг нөгөө багаас нь одоо бие дааж сурах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо хүн өөрөө яг одоо бие даагаа сурчих юм бол ерөнхийдөө маш амархан. Одоо би энэ бизнесийг хийхэд одоо сод мөрөн лидер анхныхаа өөрийнхөө одоо бүртгэлийг захиалгыг л одоо хийлгэж ирсэн. Тэгээ бусад баг командынхаа одоо би бүртгэл захиалгаад бол би өөрөө бүгдийн дан гартаж өөрөө айгу тийм ерөн хүн нөгөө юу ахгүй юу. Одоо миний багт нэг хүн ороод ирэх юм бол одоо би тэр хүнийг удиржиж чиглүүлэх ёстой үнэлцдэг байхгүй. Тэгэхээр би өөрөө айгүй хурдан суралцж өөрийгөө айгүй хурдан нээх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол одоо жишээ нь хэд би өнөөдөр өөрийгөө одоо хурдан чадваржуулахгүй бол би өөрөө айгүй нөгөө нэг одоо багийнхандаа гологдсон спонсор ч юм уу болох боломжтой тий. Тэгэхээр би өнөөдөр тэгэхгүй бол би өнөөдөр өөрөө айгүй сайн хурдан суралцж өөрөө айгүй сайн нөлөөлөгч болж чадсан байхгүй. Өөрөө нөлөөлөгч болж чадсан бол одоо тэр хүрэл лидер гэдэг цолыг ерөнхийдөө бас айгүй хурдан нээсэн л гэж боддог. Бүтээж нээсч чадсан байна тий. Зөв. Үнэхээр дайчин мундаг эмхтэй. За тэгээд бас асуулт байна. Дараагийн асуулт юу вэ гэхээр яг энэ бизнес за мэдээ сод мөрөн лидер ингээд өөрөө санал тавиад ингээд за бэлгэнд нь болоод орчээ. За ингээд орччихээ. За ямар ч сан орцсон байна. Ингээд өөрийнхөө ID дугаар ингээд бүртгэлийг кодтой болчих. За тэгвэл яг энэ компани Ирсак компани талаар хамгийн анх хэн санал тавьсан бэ? Багийнхаа хамгийн анхны одоо гишүүний хэнд яг энийг хоёулаа хамтарч хий гэдэг энэ бизнесийн саналаа хэн тавьж ирсэн бэ? Эргээд орсон. Тэгээ би нэг 6 сарын сүүлээр хөдөө явж ирчээ. Тэгээ Эрдэнэ цэцэг лидертэй одоо санал тавьчихсан. Эрдэнэ цэцэг лидер маань бас миний одоо өмнөх одоо Severin Wheels компанид бас цугтаа хамтарч ажиллаад яг нэг хуурай эгч дүүс шиг болсон ингэж ажилладаг гэсэн. Тэгээд би Эрдэнэ цэцэгчтэй санал тавиад Эрдэнэ цэцэгчтэйгээ цуг хоёлаа хамтарч ажиллаа гэж ажиллаад
Яг бүтээр бас 8 сарын 6 сарын сүүлээр би Эрдэнэ засгийн өдөрнөөс ирчээ бүртгүүлж готлаа битээр бас угаасаа Эрдэнэ засгийн лидер маань болохоор намайг нэг дуудаал хийсэн. За хүү ажиллаа ирж хийж хийхгүй юм гэж би ч 100 болсон нэг хүүхдүүдэд агаарт гаргаад нэг лагер дээр ирсэн нааша хот руу орж ирэхгүй. Ингээд тэгэхэд би тий хүү ажиллаа хийж ажиллаа хийхгүй мөгүй бэж болоогүй байна гэд юм гэдэг чинь цаг хугацаатай шүү дээ. Цаг хугацаанд л би яг энийг бас яг нэг юугаа яаж хийсэн гэж боддог. Тэгээд эрсдлээ бас тооцсон байхгүй юу? Одоо жишээ нь компани орж ирээгүй тий орж ирээгүй бараа би одоо баахан хүмүүсээс мөнгө аваад одоо яа захиалчвал нөгөө одоо хүмүүс маань надаас бараагаа нэхэн гэдэг эрсдэлтээс би тэр эрсдлийг тооцоод ерөнхийдөө бас ажиллахгүй байж байгаа 8 сарын 19-наас ажиллаж гисэн. Тэгээд Эрдэнэ засгийн лидертэйгээ цуг одоо 8 сарын 19-наас цуг ажиллаад яг ингээ хөтөлцөж ажиллаад 8 сарда хуйлаа лидер болоод нийтдээ одоо би чинь 325 оноогоор одоо 8 сард 10 оны дотор ингэж гарсан шүү дээ. Тэгээд тэгээд 9 сард дахиад бид хоёр багаасаа 2 литр төрүүлээд 10 сард дахиад 3 литр төрүүлээд ингээ хоёулаа зэрэгцэж одоо хүрэл литр гэдэг бас цалыг нээсэн байдаг. Мондөг байна. Тэгэхээр анхны бас санал тавьсан бизнес хамтрагч үнэхээр супер. Одоо Ersak компани топ лидер шүү дээ. Эрдэнэ засгийн лидер маань байна тийм байна тий. За мундаг байна. Ер нь бол та хоёр маань бол маш гоё гар нийлж ажилладаг байх гэж би хардаг. Мундаг гоё. Тий гар нийлдэг. Яг өөрөө чи сая ярианс ихч дүүш, хураа ихч дүүш гэх чинь энэ цаанаач бас энэ амжилтыг ч үрдэн бас эндээч бас нөлөөлсөн байгаа бах та хоёр маань хинтэй гоё ойлголцдог, ярилцдаг, сонсдог тий. Ийм байсан байдаг баха. За одоо дараагийн асуулт байна. Дараагийн асуулт гэхээр одоо өнөөдөр та Ersak компани хүр лидер зоолтой. За тэгээд одоо таны одоо ер нь бол ингэдэг шүү дээ. MLM компанид ер нь хүнийг илтгэдэг 2-3 зүйлээр дүгнэх боломжтой би хардаг. Тэр нэгдүгээрт мэдээж нэг цол байх хэрэгтэй баг. Хоёрдугаарт нь тухайн хүний авж байгаа цалин урамшуул байдаг байх ч боддог. Тэгэхээр нууц биш бол өнөөдөр таны сарын цалин хэд вэ? Тэ одоо зарим хүмүүс амар тэгтэл ингээл гайхууллаа, баярлалаа гэдэг. Гэхдээ би энийг бол миний хувьд бол баг эсрэгээрээ баг хүлээж авдаг. Яг бол бид нар хүн хөлтайгүй. Яг жинхэнэ ариун цагаан хөдөлмөрөөр жинхэнэ хөдөлмөрлж авч байгаа мөнгө учраас энийг бол бид нар хүнээс нэг нуугаад хин нэгэнд таалагдах гадах шаардлага байхгүй гэж би боддог. Тэгэхээр нууц биш бол сарын цалин хэд вэ? Хүрэл ирэх юм одоо хүрэл лидер байна. За ерөнхийдөө одоо сүлжээний бизнесийн бас нэг юу нь болохоор нэг одоо та одоо сард одоо яг одоо өмнөх сар авсан цалингаа авна гэсэн ойлголт бол байхгүй байхгүй юу? Унаа босно тий. Тийм унаа босно. Одоо та яг тухайн сарда яаж хийснээрээ одоо цалин урамшуулч нэмэгдэх боломжтой байж байгаа. За миний хамгийн өндөр цалин авсан цалин бол 7 сая 700 мянган төгрөгийн цалин авсан байдаг. Одоогоор бол миний цалин бол нэг 5-аас 7 сая төгрөгийн хооронд бол хэвдэлцээд ингэ явж байна. Супер. Тэгээ манайх зүгээр манай оюун сүрэн лидерийн маань ярианаас ч гэсэн та бүхэн сонсож байгаа юм. Ер нь бол ирч хүчтэй. Тэгээ одоо 5 сая төгрөг гэдэг бол өнөөдөр монголчууд бол Солонгос руу одоо очиж нөгөө ястанараа хийдгүү хүсдэггүй ажланд очиж хийдэг шүү дээ. Тэгэл ар гэрээсээ за ер нь би бас Солонгостоос нэг 2 удаа явж үзсэн. Ерөнхийдөө айгүй хэцүү. Гэрээ санаа тэгээд нэг 2 удаа нэг 3 сараар явж үзсэн. Тэгээд нэг 2 сар нэг ажиллаад ирж исэн. Гэхдээ гэр бүлээ санаад тэгээд ерөнхийдөө Солонгост маш их хэцүү. Биднээс өнөөдөр солонгосчууд одоо зүгээр жолсон л угааж шүү дээ. Угаасаа тий. Угаасаа биднээс ингэ одоо юу аахгүй. Чочод буудалтай одоо 2 сараар одоо 3 сараар явж байгаа хүмүүс ихэвчлэн дандаа буудалтай ажиллаж байгаа байхгүй. Тэгээ буудлын одоо орд тутан гэл ингээл маш их одоо ажил ихтэй. Тэгээд ерөнхийдөө одоо өглөө 10 цагт гарсан бол орой 12 цагт одоо өрөөндөө ордог ч юм уу тий. 12 цаг бүхэл бүтэн 12 цаг тэндээ ингээл ингэж идэг. Маш хүнд. Одоо тэгээд би бас нөгөө энд одоо энийг бас хийхээс өмнө би бас одоо Солонгосоос нэг явчаад ирд юм уу? Солонгос руу явд юм уу гэсэн бас бодолтой байсан байхгүй. Тэгээд би бас одоо тийшээ би тэгтээ бас нөгөө 8 сард энийг эхлүүлчихээ 9 сардаас эхлүүлчихэд 9 сард нэг тэндээс удирдах энэ ажлаа хийчээ. Тэгээд би нэг бас явчаад ирэх гэсэн бас нэг бодол бэжсэн. Тэгээд одоо болохоор би яг тийшээ бас яваагүй дээ бас аягүй баярлж байгаа. Яагтвэл би яваагүй байх хугацаанд бас энд гэдэг бас тодорхой гэдэг өөрийн гэсэн бас орон зайгаа бүрдүүлээд өөрийн гэсэн бодлого карьераа нээгээд ингээд бас амжилтыг бүтээсэн баг. Хэрвээ би тэнд холоос байсан бол бас төдийлөн бас энэ амжилтыг бас хурдан хугацаанд бүтээх байсан болов уу гэж харж байна. Яг зөв.
За тэгэхээр одоо сая өөрөө хэлж штэ Солонгос яваад үзсэн байх нэ тийм хэмжээний цалин яаж зовж авдаг вэ гэхэл энд өнөөдөр хүмүүстэй Эмили бизнес чинь гоё шүү хүний хоорондын харилцаа байдаг бүтээгдэхүүнээ сайхан ярилцаад маркетингээ ярилцсанаар л ийм өндөр цалин урамшуулга авч байгаа шүү дээ. Тэгээ гоё багаад хэлээд улам өөрийнхөө бүрдүүлсэн хүчрэх багийн улам тэлэх тусмаа цалин өндөр болж идэг. Тийм гоё систем байдаг. За баярлалаа. За бас дараагийн асуулт байна. Одоо миний асуултууд бас явж илээ гэж байна тий. За тэгээ ер нь одоо юм байдаг. Юу яадаг штэ нөгөө одоо ингэ Ирсакийн одоо жишээлбэл ингээд хүрээлэл гэх юм Ирсакийн одоо нийт Ирсакчуудын бол танд өөрийнхөө имижийн өөрийнхөөсийнхээ өнгө төрхөө бүрдүүлсэн лидер таны хувьд бол топ лидер. Тэгэхээр таны одоо энэ хүмүүс контент үзэж байгаа гэсэн хүмүүс тийм бах. Таны арга барил нь юу вэ? За яг түрүүнд ярен дээр бол хальтаалаа шүү дээ. Би сошиал медиад бол мэдээ идэвхтэй ажилтгаа гэдэг. Ер нь бол тийг багийнхантайгаа яаж ажилтгүү. За тэгээ ер нь таны арга барил одоо энэ амжилтын нууц энэ юундэ бэ? Бас энэ үзэж байгаа зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Ингээд лидер болсон, лидер болох гэж байгаа. Тэгвэл оюун сүрэн лидер шиг ингэж ажиллаж би зүг юм бэ гэдэг тийм гоё мессеж өгөөч. Тийм. Ерөнхийдөө арга барил гэх юм бол ерөнхийдөө өөрөө аягүй сайн нөлөөлөгч болох хэрэгтэй. Нөлөөлөгч. Өөрөө аягүй сайн тууштай байх хэрэгтэй. Би даасан байх хэрэгтэй. Миний хувьд бол ерөөсөө одоо сошиал ертөнцийг аягүй маш их сайн ашигладаг. Одоо сошиал ертөнц одоо ерөнхийдөө би бас өмнө нь одоо Severin Business компанид ажиллаж байгаад одоо миний одоо баг команд бол ерөөсөө л юу байхгүй юу? Дандаа хүйтэн зах зээлээс одоо баг команд бүрдсэн байдаг. За өмнө нь ч гэсэн одоо Severin Business компанид ажиллаж байгаад би хамгийн одоо их тэд найддаг ах トゥ хамаатан садандаа би хэлдэг байсан, зөвлөдөг байсан. Энэ гайхалтай компани хийгээд байдаг байсан. Тэгэхэд бол бас ингэж яг ойр тойрны хүмүүс бол яг ийм сүлжээний бизнесийг дэмждэг юм байлээ. Тэрэн дээр тэр ч үндсэн дээрээс би бас тэр одоо өмнөх юунаасаа бас туршлагдсан байхгүй юу тий. Туршлагачаад би ерөөсөө одоо сүлжээний бизнес хийлээхэд ерөөсөө ах トゥ хамаатан садаа угаасаа дэмжихгүй юм. Угаас танихгүй зах зээлээс би одоо баг командыг бүрдүүлэх юм байна гэдэг үндсэн дээр энэ ч гэсэн одоо бас яг одоо би өмнө нь Severin Business компанид ажиллаж байсан ч гэсэн одоо миний баг командд бол одоо цөөхөн идэх ганц нэг 2 3 хүн л оржсэн байдаг одоо миний энэ одоо бизнест бол тэрнээс бол босоод бүх хүмүүс мань одоо орж ирээгүй байдаг. Тэгээ ахаад давхар цоо шинээр одоо баг командыг бүрдүүлсэн. Тэгээ ерөнхийдөө өөртөө аягүй сайн нөлөөлөгч, өөртөө аягүй сайн манлайлагч байх хэрэгтэй. Өөрөө аягүй сайн манлайлаж хурдан одоо та баг командаа сайн удирдах чадна. Тэдний чиний таны баг команд хурдуулсан. Ерөнхийдөө одоо спонсор хүний үүрэг штэ одоо баг командаа одоо чиглүүлэх одоо удирдах үүрэгтэй тий. Тэгэхээр би миний баг командад нэг хүн орсон бол би өнөөдөр тэр хүнийг өнөөдөр удирдах чиглүүл цааш нь явуулах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрөө аягүй сайн хурдан хугацаанд суралцаад өөрөө аягүй сайн бие даасан байдалтай байж чадаад өөрөө аягүй сайн нөлөөлөгч бодох юм бол таны баг команд гэсэн таныг аягүй сайн даган дуурайж яг тань шиг болдог байхгүй. Тэгэхээр өөрөө айгу одоо жишээ нь миний баг командд одоо дандаа л одоо чи наа зогсож агил хүчрэх гэдэг л тэ ерөнхийдөө бол хүчрэх тэгээд дан одоо хүчрэх одоо энерги даадаг гэдэг шиг яг одоо тэгдэг шиг маш хүчрэх бас манай баг командаас одоо бизнес хамтрагчид маань орж ирсэн байдаг. Одоо би бол эхнээс нь одоо яаж сурдаг вэ гэхээр одоо толгойг нийлдэггүй яаж вэ гэхээр та өнөөдөр одоо би өнөөдөр над дээр ресерч орё гэх юм бол би өөрийнх нь бүртгэл захиалгыг нь бол өөрөө хийгээд өчтдөг. Маргааш нөгөө маань өөр хүн бүртгэе захиалга хийя гэх юм бол бит хоёр чи завтай нь би завтай нь тий. За хойлоо дэлгэцээ ширэлж аваад чи өнөөдөр одоо шууд бүртгэлээгээд захиалга хийгээд сур гэд. Эхнээс нь би ингээс заагаа сургаад өчтдөг байхгүй. Тэр нь бас айгүй амар байдаг. Тэгэхгүй болохоор би өнөөдөр бас төдий чиний одоо явах тусан биднес маш том баг командтай болно шүү дээ тий. Тэр болгоны одоо хүн болгоны би захиалга бүртгэлийн ингээд хийгээд ээж амжихгүй байхгүй. Миний бие хүрэхгүй байхгүй. Би тийм учраас би эхнээс нь баг командаар маш хурдан хугацаанд сургадаг. Бүртгэл наадхан одоо бүртгэл захиалга хийхээс нь ахгуулаад бүх зүйлийг сургаж байгаа. Одоо миний баг командаас надад одоо энэ бараг одоо энэ код тэр хүний бараг аавна гэж код л ирдгүү гэхээс би бол бүртгэл захиалга нь юусоо тэгж хийж өгдөггүй. Энэ дагч байна шүү дээ. Тийм би энэ юус эхнээс нь даалгачдаг. Тийм ч учраас бас маш хүчрэг одоо би даасан юунууд үүсчихэд. Эхнээс нь одоо би чи над руу захиалга өгч над руу зэгчгийн гिचиг би захиалаад өгье би бүртгээд өгье гэдэг юм бол нөгөө хүмүүс чинь өөрөө би та сурыг гэсэн бодол бэдгүй болчтой юм шиг байна. Тэгэхээр эхнээс нь тгээ сурах чад нөгөө чи өөртөө аягүй сайн бие даацсан маш хурдан хугацаанд бие даагаад явчихдаг. Тэгээд ерөнхийдөө сошиал медиаг би маш их сайн ашигладаг. Сошиалар ерөнхийдөө одоо
маш их одоо лайв хийдэг. Одоо би чинь нэг хэсэг сая өснийхээ өнгийг маш их өөрчлөлөө шүү дээ тий. Тэгээд өснийхээ өнгийг өөрчилсөн чинь Алтангой лидер маань Алтангой лидерийн маань багийн үн гэсэн нөгөө нэг одоо нэг өсөндөө одоо маркетинг одоо өснийхээ өнгөөр одоо маркетинг хийж гин гэж хэлсэн байлээ. Миний хувьд бол ерөөсөө тийм байхгүй. Хүн чинь нэг өснийхээ өнгийг нэг өөрчилчих нөгөө өөрчлөлт баймар санагдаад идэв юм лээ. Тэгээ бацсан чи нэрэж би одоо өснийхээ өнгөөр бас хийсэн ч юм уу гэж бас бодогдсон. Тэгээд ерөнхийдөө өөр аягүй сайн нөлөөлж байх хэрэгтэй. Тэгээд одоо маш лайв ерөнхийдөө маш хийх дуртай. Лайваар ерөнхийдөө би одоо баг команд аягүй сайн одоо бүрдүүлж чадсан. Ерөнхийдөө хүн аягүй тууштай байх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлхэд одоо та баг командыг бүрдүүлэх гэх юм бол өнөөдөр та нэг зүйл одоо өдөрт одоо би баг командаа юу зөвлөдөг вэ гэхээр өдөрт та 3-аас дээш одоо story, Facebook, reel тий одоо юу гэдэг тий тэр Instagram тэр бүгдээ өдөр 3-аас дээшгүй бүтээгдэхүүн маркетинг юу гэдэг сурчлагаа байнга оруулж гэж хэлдэг байхгүй. Өдөр болгон. Тэгжиж тэр чин хүмүүсийн нүдэнд харж ихэн томгшиж баг зүүдэнд орхон шахуу болж ингэж таныг буцаж нөгөө одоо зарим хүмүүс ингээл юм тавиад байгаа ингээл сонирхол ажаал яваад идэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө яг ингээд байнга энэ хүн тууштай байна уу гэдэг байдлыг бас хараа сууж идэг хүмүүс байж идэг байхгүй. Одоо жишээлбэл би ингээд байнга ингээд орлого хийгээл яхаар нөгөө өмнө нь одоо санал тавьж ирсэн хүмүүс маань одоо 2 сарын дараа ч юм орж боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг айгүй сайн зуршил болгоод явчих юм бол айгүй бас зүгээр санагддаг. Тэгээд өнөөдөр биднээс шүү дээ тий. Өнөөдөр та нэг маркетинг туршлага тавьчаад 7 хоногийн дараа та өнөөдөр Facebook story-д өнөөдөр мэдээлэл оруулахаар таны багт хэн орж ирэх вэ тий? Өдөр болгон оруулаад хахаар таны багт 1000 мянгараа хүмүүс орж ирэх боломжтой байхгүй. Тэрийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ бизнесийг ерөнхийдөө одоо миний төлөө биш өөрийнхөө амьдралын сайхан амьдралын төлөө гэдгийг ойлгох юм бол ерөнхийдөө миний хувьд маш амархан санагддаг. Тийм тий. За зөв. Тийм байна. Тэгэхээр ер нь бол ер нь үндсэн санаа бол ингэж шүү дээ. Багийнхаа хүмүүсийг бол биеинд даалгадаг. Дээрээс нь заагаад өгчнө шүү дээ. Дээрээс нь одоо өөрийнхөө сошиал орондоо өөрийгөө бүрэн нээлттэй байх хэрэгтэй байна. Би ийм юм хийж байгаа шүү, ингэж байгаа шүү гэдгээ тодорхой одоо нээлттэй паблик байдлаар цацах хэрэгтэй байж тэгжээж илүү амжилтанд хүрэх нь илүү олон хүмүүсийн хүрээлэл бий болох нэ. Тийм ээ. Тийм сошиал гэдэг чинь бас маш гоё агуу гоё зүйл гарсан байгаа байхгүй тий. Биднээс одоо үнэгүй зар дээр зар тавих гаагүй. Тэгэхээр таны одоо Facebook гэдэг орон зайд чинь маш их одоо боломжийг одоо нэг бүрэн боломж одоо дүүрэн болчиход байна шүү дээ. Тэгэхээр сошиал ертөнцийг аягүй сайн ашиглах хэрэгтэй л гэж. За бас нэг асуулт байна. За Ersak-ийн бүтээгдэхүүнүүд бол үнэхээр бол гоё тий. Эко гэж байгаа. Гэхдээ бид энэ дутаас хамгийн их таалагддаг ямар бүтээгдэхүүн байна өөрч чинь. Тэ би бол энийг л миний хувьд бол би бүр best гэж боддгоо. Миний хувьд би байнга хэрэглэдэг гэдэг нь яг нэг ч юм уу бүтээгдэхүүн онцлоод ярил. За ерөнхийдөө нөгөө Vanya ногоонц хоёр байгаа. За Vanya-г би одоо нөгөө байнга одоо хийж усанд ордог байхгүй хүүхдүүдээ хүртэл усанд оруулдаг. Маш гоё одоо тайвшруулыг авч маш Vanya одоо хийгээл усаа дүүргэчихээр маш гоё хөөсөрчдөг байхгүй. Тэгээд тэндээ их гоё хөвтөд ингээд яхаа маш гоё тайвшруулыг авдаг. Ядаргаа тайлбарладаг. Тэгээд байнга тэгж ордог. Тэгээд арьсмаар хүртэл айгуу гоё зөөлхөн айгуу гоё тийм байдаг. Vanya ороод нүрээ цэвэрлэх хүртэл нүүр маань айгуу гоё маш гоё одоо арьсыг татаж өгдөг. Дээрээс нь одоо нүүр цэвэрсний дараа ингээд күтээсэн гэлтгээр амар гоё болчдөг. Vanya. За тэгээд ногоон тасал бол үнэхээр үйчээд тий. Одоо ялангуяа нөгөө хөвшин хүмүүс чинь нөгөө толгой тархин өгдөөд шүн нойр гүдэл тороод ингэдэг тий. Тэгээд би нөгөө ногоон цэцгийг анх нөгөө ээж төгцсөн байсан чинь тэгээд би нөгөө яг 9-10 цаг би бүр ид ингээд амар ачаалттай ажиллаж байсан юм аа. Тэгээд би ээж төгчөөд нэг хэд хоногийн дараа ээж гинт хүү ээж таны толгойч өвдөхгүй байгаа юм шүү гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь манай ээж нь байнга толгой нь өвддөг. Тэгсэн чинь тийштэй та тэг хэлдэггүй юм уу? Ногоон цасаа би өдөр бол ногоон цасаа хэрэглээл төрхөд байгаа ш тий толгой өвдөхгүй байгаа ш гэж аавтай. Үгүй та тэг хэлдэггүй юм. Би ч нөгөө ажил гэх мартцсан. Тэгээд ногоон цасаа үнэхээр одоо best super юм байлээ ерөөсөө. Үнэхээр гахалтай одоо тэр толгой тарих үе мөчний асуудлыг ээж чинь одоо нөгөө толгой тарих нь өдөө шүн нойргуудаад ингээд идэг байсан шүн маш гахалтай тайвшруулдаг тийм болсон байна. Зөв.
За тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүн бол үнэхээр супер байх нь шүү дээ өөрсдөө хувьд бол тий. Баня ногоонтос хоёрыг бол үнэхээр таалагддаг. Энийг бол байнга хэрэглэдэг гэж байна. За хоёулаа бас энэ та бүхэн контентыг үзэж байгаа хүмүүс байна. Бас сэтгэлдлүүд илэрхийлж байгаа. Ер нь бол одоо тэгээд бүхэл одоо бүтээгдэхүүн одоо их цаг болж байна да. Тэгэж шүү дээ угаасаа бүгд л хэрэглэж байгаа. Үнэхээр үр дүнтэй юм чинь. За манай лавгжуу лидер маань орой мэндэ лидерүүд мань гэж биччихээ. За энэ баясгалан буд гэдэг хүн орой мэнд гэсэн байна. За уянга лидер маань орой мэндэ хүндэт лидерүүд минь ээ л гэж. За байгаль инхээ гэдэг эмэгтэй бицмэн хөөхөн дайчин бүсгүйд амжилт хүсье гэж байна. Баярлалаа чамчаас энэ. Байгаль инхээгээ дахиад бичсэн байна тий. Лидер цолонд ямар маркетингаар 4 саяас дээш ажилбал орлого гаргах боломжтой байдаг вэ? Яаж ирлээ 4 саяас дээш одоо цалин авдаг вэ? Лидер цолтой хэрнэ гэж байна. За энэ дээр шууд хариулт өгчөөч. За. Энэ дээр ер нь бол би ч нөгөө лидер цалыг 10 оны дотор нэгт ерөөхдөө одоо тэр нөгөө амжилтын хувь гэж байж байгаа шүү дээ тий. Тэр хувьдыг ерөөхдөө баг тэр хувь дээр бүрээд одоо тэтгэл цэний цалин авдаг модыг баг мэдгүй л баг гинтийн л ингээл бүүм хийгээл ингээл ерөөсөө ингэсэн байхгүй. Тэгэл дараа сард нь ерөөсөө яг тэр ирчээрээ ажиллаад дараагийн сард нь ерөөсөө 4 сая 400 болцсон. Миний тийм тий өөрөө л аягүй сайн нөлөөлөгч болох хэрэгтэй. Миний хувьд бол одоо аягүй сайн нөлөөлөгч гэж өөрийгөө үзэж байна харж байна. За яг энэ дээр би зүр нэмэт хэлэхэд бол мэдээж нэгдүрийг энийг зузаах хэрэгтэй байна. Нэгдүрийг нэний одоо 5 хүн байвал 5-аа яг жигд ажилтдаг байх юм бол та 4 сая байтугай авна шүү. Зөвхөн 1-2 хүн одоо ажиллаж байгаа тохиолдолд бол та 4 сая авах бол боломжгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий яг үнэ. Тий яг үнэ. Би ч бас яг нүүн яг 5 гартаа яг зэрэг ажилласан байхгүй юу. Тэгээд зэрэг ажиллаад нөгөө нэг одоо манайх ч бас 2 сарын оноо нээж бодогддог гэж байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө эхний сард нь одоо зэрэг яг 5 хүнтэй ажиллангууд эхний сард нь 2 литр гараад ирж байгаа. Дараа сард нь болохоор яасан бэ гэхээр 9 сард болохоор 3 литр бэлтгэдээд явж исэн байхгүй юу. Нэг нь зарим нь 90 оноотой, зарим нь одоо 100 оноотой, зарим нь 110 оноотой ч юм ингээ бэлтгэдээд явж исэн гэсэн. Тэгээд 2 сард оронготой шууд одоо нөгөөдөл маань литрүүдээ нэгээд гараад ирэхээр ингээд ингэж одоо 2 сарын хугацаанд ингэж хурдтай нээсэн. Та ч гэсэн яг энэ аргыг хэрэглээд ингээд эхнээсээ 5 хүнтэй зэрэг ажиллаад ингээд одоо тэгээд эхний сардаа нэг 2 литрээ гаргаад дараагийн сардаа 3 литрээ гаргаад ингээд зэрэг яг ингээд ажиллаад явчих юм бол бас 2 сарын дотор бас ингэж над чи бас ингэж хөл литр цалыг бас нээх бүрэн боломжтой. Зөв. За дараагийн бас лидер маань хэлсэн байна. Лавга Адия гэх мундаг лидертэй улам их амжилтыг хүсье гэж байна. Баярлалаа. За манай их спонсор ТБ тэр биш лидер маань хэлсэн байна. Орой минь оюун сүрэнгээ өөрийн арга барилаа олоод маш ухаалаг ажилдаг гэж дүгнэдэг. Бизнесийн утга учирыг ойлгосон хүн л ийм байдаг да. Чамда томоос том амжилт хүсье гэж бичсэн байна. За баярлалаа. Мундаг шүү. Таньда амжилт хүсье. За энэ дээр өөр юу гэж хэлсэн байна. За тэг би ахаад юм бичсэн байна. Спонсор Эрдэнэ цэцэг нь харилцаа хандлага гэж хайр шүүдэг нь. Спонсор биш шүү дээ. Спонсор нь оюун сүрэн шүү дээ. Андуурсан байна их спом минь. За энд бас нэг бага хүмүүс мешн хийсэн байгаа байна. За манай орломоо лидер орж ирээд бас бичсэн байна. Манай бас топ мундаг лидер маань хүчрэг дайчин бахархалтай лидерүүд минь орой минь гэсэн байна. За баярлалаа. За энд нэг инх баясгалан бод гэдэг хүн Ирсаг бест шүү гинэ. Вау. За бестийг ойлгосон бол танд амжилт хүсье. Одоо магадгүй лидер байж магадгүй хүр лидер болж байгаа байж болон дараагийн директор маань байж болох юм. Танд амжилт хүсье. Мундаг байна. Тийм байна. Ямар вайн вэ гинэ? Аль вайны түрүүний вайныг аль хэлдэг гэж байна? 107 вайня. 107. Тийм байна. 107 дугаартай кодтай вайныг хэрэгэлдэг байх нь шүү. Тэгээд оюуна гэдэг оюуна гэдэг эмэгтэй асуусан байна ихч. Вайна хөө гинэ. За зөрүүлж хариулж байгаа юм байна. За мундаг өсгүүд амжилт хүсье гэж байна. За Ирсак эко эмчилнэ гэж байна. За миний хүчрэг спонсор гинэ таны багийн хүн юм шиг байна тийм үү? Баярлалаа тийм байна. Баярлалаа. Танд амжилт эко эмчилнэ гэж байна. Тийм байна. Үнэхээр одоо энэ Ирсак эко бас маш мундаг хүчрэг лидер байгаа. Тийм байна. Танай лидер байна тийм үү?
За урнаа лидер маань ч бас манай Ирсэг компани одоо бас топ лидер байна. За амжилт хүчрэг лидертэй гэсэн байна шүү. За хөдөө орон нутгаас ажиллаж байгаа. За гих мэтлэнгээр бас ингээд комментүүд ирвэл би бас танилцуулаа явнаа дундуур нь. За одоо хоёул үндсэн сэдв рүүгээ оръё. Тэгээ манайх асуултыг бас асууж болно комментоор яг саяныхаа байдлаар асууж болно шүү. Нээлттэй байгаа. Заавал асуухгүй гэсэн бол байхгүй. За дараагийн асуулт руу оръё хоёлаа. Хоёлаа ч бас эхлээд 36 минут болцсон байгаа юм байна. Тэгээ бас дараагийн асуултаа асууя. За одоо мэдээж оюун сүрэн лидер маань ингээд мундаг дайч ажиллаж байгаа. За одоо хүр лидер цолтон болсон. За хүр лидер цолноос дараагийн цол руу мөнгөн лидер хизээ болох гэж байна вэ? Тийм ээ. За энэ төлөвлөгөөгээ яриач. Болцсон хэрэг биелүүлчихэд байна. Ерөнхийдөө одоо миний багаас одоо 9 лидер төрсэн байна. Одоо энэ сард одоо 1 лидрийг гаргаж одоо мөнгөн лидер болно гэсэн зорилготой явж байна. Баяр хүргэе. Ямар мундаг юм байна. За мундаг байна. За тэгэхээр бол мөнгөн лидер юу болоход бол ойрхон болцсон байна. Тийм ээ. 1 лидрээ одоо гаргах мөнгөн лидер цолтон болох нэ Ирсэг компани. За тэгэхээр бас мундаг дайч ажиллаж байгаа нь эндээс харагдаж байгаа хаа. За бас дараагийн асуулт байна. За одоо дараагийн асуулт бол алиг асуухыг хараад байна өдөр чинь тий. За мөнгө бол угаасаа энэ сард болно гэж байгаа юм байна шүү дээ тий. За дараагийн асуулт болохоор одоо яг өнөөдрийн одоо юу гэх юм те мэдээж амжилтын түүх гэдээ би бол энэ контентыг бэлдээд ингээд хийж энэ удаагийн 7 дахь дугаар байна. За тэгээд мэдээж хүмүүс ингэх байх л та Ирсэг компани бол 8 сарын 19-нд албасаар нийлтэй хийсэн. Энэ сошиал нэг 5 сар гаруй хугацаа болж байна. Энэ хооронд амжилт муу юм уу? Энэ бол амжилт муу юм аа. Энэ хүмүүс маш богино хугацаанд амжилтыг бүтээсэн, түүхийг хийцэн Монголын Ирсагийн одоо юу гэдэг те амжилтын түүхийг түүчилж яваа хүмүүс учраас би бол энэ контентыг хий гэж зориод хийдэг. Тэгээд энд орж байгаа хүмүүс ч гэсэн тим таны лидерүүд байгаа гэж одоо өөрхийг хичээж оролцуулдаг байгаа. За тэгээд энэ одоо юу гэдэг ингээд энэ амжилт бүтээсэн байна. Одоо өнөөдрийн өндөрлөг гэж хоёлаа яриа л та тий. За тэгвэл өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харуул ер нь яг юугээр бахархаж байна? Одоо өөрийн чи хувьд бахархаж байгаа зүйл юу байна? Оюун сүрэн чи ийм байлаа гэдэг ингээд өөрийгөө бас бахархаж зоригжуулдаг үстэй мэдээж хүн юм чинь тий. Тэгжиж илүү их цааш явдаг шүү дээ хүндэг бол. За юугээр бахархаж байна? За хамгийн нэгдүгээр бол нөхрөөр бас маш их бахархдаг. Миний одоо арт тал одоо нөхөр маань хань ижил маань бас яг энийг ойлгож бас миний арт тал болж байгаа бас үнэхээр их бахархдаг. Өнөөдөр миний одоо хань одоо ийм бизнесийг хийх гэж байгаа тий арт тал маань одоо хийлэхгүй дургуцаад ийм байх юм бол би амжилтанд тодорхой хэмжээ ийм хурдан хугацаанд бас амжилтанд хүрэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ар гэр одоо залгамжлууд миний тий бүхэл арт талыг одоо авч явж байгаа ханаараа маш их бахархдаг. За тэгээ баг хамт олнороо маш их бахархаж байна. Үнэхээр одоо бас энерги бүчгэл хүнээ дагаж хүчрхэг хүмүүс бүрддэг юм байлээ. Миний баг командад бас маш их одоо хүчрхэг баг командараас бүрдсэн гэж харж байгаа. Маш их одоо багийнхнаараа тий нийт одоо ирсагчдаас маш их бахархаж байна. Үнэхээр одоо мундаг одоо бас лидерүүдээрээ бахархаж байна. За тэгээ ер нь бол та бүхэн бас контент үзэж байгаа хүмүүс бол Монголын эмэгтэйчүүд ямар одоо хүчрхэг тийм ээ дайчин гэдгийг бол одоо энэ таны одоо юу гэдэг нь бүтээсэн амжилтыг бол харуулж байгаа хаа гэж одоо манайх эндээс харах байхаа гэж найдаж байна. За тэгээд одоо бит хоёрын ярилцлагыг одоо маш олон хүмүүс үзэж байх дараа нь нөхөд яг одоо бол хоёулантай нь бол нэг 20 гараал 20 буугаал 20 гараал явж байна. Хоёулаач нөгөө цагтаа эхлэегүй байна, өчигдөр хийгээгүй байна жоохон бас аль асуудал байлаа. Техникийн асуудал байлаа. Хувь хүний миний хувьд өчигдөр бас ажилд авцсан учраас тогтсон цагтаа хийгээгүй жоохон тийм байх шиг байна. Тэгтээ дараа нь нөхөж үзэх зөндөө олон хүмүүс байгаа. За тэр одоо жишээл үзэх хүмүүс жишээл та бүхэн ярьцлагыг одоо үзэж байгаа жишээл жирэмсэн одоо тий гэртээ авцсан эмэгтэй байж болно. Бага насны хүүхдээ гэртээ хараа байж байгаа ээжүүд байж болно. За тэгээд одоо тэг хүүхдээ харангаа одоо бизнес хийх ямар боломж байдгийг болгож судлаа явж байгаа. Бас нөхрийнхөө одоо тэр олж байгаа хэдэн төгрөгөн дээр нэмэлт хэдэн төгрөг олчихъя гэж байгаа ийм ээжүүдэд хандаад хэлвэл юу гэж хэлмээр байна. Ер нь Ирсагт энэ боломж байгаа юу? Байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол нэг ээжүүд бид нар чинь ерөнхийдөө гэрч сууж байгаа ээжүүд чинь биднес яг нэг одоо нөхрийн хараад одоо санхүүгийн хараад бас болчдөг шүү дээ тий. Одоо нэг өөрийн гэсэн бас хүссэн одоо зүйлээ одоо өөрт одоо Facebook ингээл ухаал явахаар нэг гой хувцч юм уу гой гутал ч юм уу ингээ явахаар биднес яг тэрийг авчих юмсан ингээд за зарим нэг нь яг ингээд боломжоор ингээ хийлээд авахуулна. Тэр болгоо одоо тэр бүгдийг одоо хийлээд иж чаддгүй шүү дээ ээжүүд биднес гэрчээ суугаад ирэхэд яг тэгэхээр одоо тийм үед бол ерөөсөө одоо энэ Ирсаг гэдэг компанитай онлайнаар ажиллаад бүр одоо ажиллаад маш одоо
гахалтай тийм нэмэлт урамшуулалт олох боломжтой байхгүй. Одоо жишээ нь хэд манайд ч одоо ийм байхгүй юу. Одоо тэгтээ тэгвэл биднээс нэг бокс савн шампунуудыг захын нэг дэлгүүрээр авч байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо биднээс нэг биеийн шингэн савн шампун хоёр бол ерөөсөө байнга бэлгнийхаа биеийн шингэн шампун хоёрыг хэрэглэж байгаа байхгүй юу. Хэрэглэж байгаа. Тэгэхээр биднээс ээжүүд биднээс чинь бас санхугаа зохицуулдаг шүү дээ гэртээ сууж байхдаа тий санхугаа зохицуулдаг. Тэгээ санхугаа зохицуулахдаа нэг одоо шампун танд өнөөдөр шампун биеийн шингэн савн хэрэгтэй байгаад та тэгсэн чинь өнөөдөр өөрт чинь бас гоё өнөртөө авчмаар байгаад байна шүү дээ тий. Өөрт нэг өнөртөө авчмаар байгаад байна. Тэгвэл та Versace гэдэг компаниас та өнөртөө авч захиалаад бэлгэндээ тэр нөгөө авчихсан шүү. Одоо савн шампун боох авах гэсэн мөнгөөрөө та өнөртөө бас аваад тэг бэлгэндээ одоо Versace гэдэг компаниас юугаа авчих боломж байгаа байхгүй юу? Би шингээ савн юугаа ингээ бэлгэнд авчих боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ингээд ажиллах боломжтой болчтой. Тэгэхээр та одоо гэртээ одоо манай багаас одоо маш мундаг одоо түрүүний Versace эмчилгээгээ тэр маань болохоор одоо гэрээсээ ерөөсөө офис дээр одоо нэг ч ирж надтай уулзж байгаагүй. Офис дээр нэг ч ирж байгаагүй. Одоо багаасаа 4-5 литрүүд ингээд төрүүлсэн. Гэрээсээ маш мундаг ажиллаж байна. Онлайн орчингийг ерөөсөө маш сайн та ашиглаж чадаж одоо яхан одоо та гэртээ сууж намайг одоо би одоо гэртээ сууж байгаа та ийм одоо би ийм гоё бизнес хийж байгаа та намайг гэртээ сууж байгаа юм чинь гоё дэмжээч туслаач гэд ингээд одоо найз нөхөд та юу гэдэг тийм хамаатан садандаа хилээд ингээд энэ гайхалтай бизнес нэмэлт оромжуулах олох боломжтой. Өнөөдөр хүн нэг хүн харуулад 18,800 төгрөг авсан ч гэсэн тэр чинь нэмэлт оромжуул аймаг тэндээс хүмүүс хүртэл айгүй гоё ирч хүч мэдрэмжийг авдаг байхгүй юу. Нэг хүн харуулад 18,800-ийн цалин оронготл хүүх надаас Versace-гаас 18,800 төгрөгийн цалин орчин ч юм уу тий. Тэгэхээр биднес одоо гэртээ сууж байгаа ээжүүд чинь 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 500,000 төгрөг гэсэн амар их одоо биднес нэмэр болох мөнгө байхгүй. Тэгэхээр биднес онлайн орчинд байгаа нөхцөл та онлайн Facebook одоо пэйж хуудас юу гэдэг групп хуудас тэр бүгдээ ажиллуулаад зүгээр маш их одоо нөөц болцоогоо ашиглаж чадах юм бол маш их боломж. Одоо тэгтээ биднес гэртээ сууж байхдаа ээжүүд чинь нөгөө нэг уцаа хийд юм ухаал ингээд хүүхдэд тэрж байгаа ярнэл уцаа ингээд гүйлгцэн л ухаа сууж дээ. Тэр цаг хугацаагаар та Versace гэдэг компаниар солиод Versace гэдэг компаниар тэрийг л орлого болгочихвол гэдэг. Тэгэх юм бол одоо амжилт өөрөө ирэх нэ. Тийм ээ. За өөрөө ирэх болох нэ. За энэ бас комментүүд ирээд энэ хоёул бас комментүүдээ харчээ. Тэгээд дараагийн асуулт руугаа орё. Энд бас хүмүүс зөндөө юм бичсэн байх шүү. Хүчрэг спонсор маань. За энийг би сайн уншсан санаад байна. Баярлалаа дүүр урам зориг авдаг даа гинэ. Танай одоо багийн лидер чинь тэгж бичиж байна. За энд бас юм за танай хүн байх шиг байна да. Мөнх жаргал жанлав цогцол мөн баха. Мөнх жаргал манай хүний зураг харагдах шиг болох юм. За эрчтэй хүчтэй мундаг үзэсгэлэнтэй бүлчүү. Цаашдын ажилд өндөр амжилт хүсье гэж бичсэн байна шүү. За баярлалаа хайртай. За энд үлзий орших гэдэг үзэсгэлэнтэй спонсортой амжилт хүсье гэдэг бичсэн байна. Танай багийн лидер болчихсон. Тий. За энд бас мундаг лидер бичсэн байна. Энэ сайхан найз мундаг спонсортой амжилт хүсье. Үнэхээр хүчрэх шүү чи юм нэгэд инх төр алтан чимэг гэдэг одоо танай багийн лидер. Баярлалаа. Тийм ээ. Спонсортой. Баярлалаа. Тандаас амжилт хүсье. За сайхан найз мундаг спонсортой амжилт хүсье үнэхээр мундаг дайчин шүү. Хоёр бичээ явуулсан байгаа юм байна тий. За ингээд мэдлэнгээр хүмүүс бичээл байна. За манайх асуулт байвал бас бичиж болно. За тэгээд тодруулах зүйл байвал бас би та бүхнээс хариултыг аваад одоо эрхэм лидерээс асуугаад ингээд хүч болно. Асуулт байвал асууж болно. За дараагийн асуулт руу орно хоёлаа. За энэ би ч хажуугаар бас дижиг ажил хийдэг шүү дээ. За ер нь бол юм байна гэсэн. За одоо дээрс нь оюун сүрэн лидерээс бас дараагийн асуулт байна. Энэ насанд одоо чинь таны хийжсэн хамгийн зөв сонголт ер нь юу вэ? Бэст сонголт тий. Хүмүүс бол амар олон хэлдэг л дээ. Ер нь бол хөвчлөөд хурангуулад базаад үзэх юм бол ер нь одоо энэ хүний амьдрал одоо ингээд хүн чинь нэг 60 л амьдраа шүү дээ. Тэгвэл энэ 60 одоо бол бид нар гэхдээ 60 арайч амьдраагүй байна тий. Гэхдээ ямар ч сан ингээд 30 гаруй жил ингээд амьдарч хат энэ хамгийн энэ амьдралдаа хийсэн хамгийн зөв одоо сонголт юу байваа? Мэдээж авч зүйл байгаа. Гэхдээ зөв сонголт. Мэдээж одоо хань ижлээ бол маш зөв сонгосон. Ер нь хүн
хүсэл мөрөөдөл айгүй том тавих хэрэгтэй. Тэр хүсэл мөрөөдлөө том тавих тусам одоо тэр хүсэл мөрөөдлүүд маань бэлждэг, үг амьддаг бодол биелдэг байхгүй. Тэгэхээр хүн үгээ яг зөв болгоод, үйлдэлээ зөв болгоод тэрнийхээ төлөө тууштай хөдөлмөрлж чадах юм бол тэр бүх зүйл бүтэх боломжтой гэж байдаг. Миний одоо хар залуудаа одоо багтаа мөрөөддөг гэсэн мөрөөдлүүд маань одоо 80% одоо бэлдсэн явж байна. Одоо Ирсаг гэдэг одоо хоёр дахь одоо зөв сонголт маань бол Ирсаг мэдээж Ирсаг байна. Ирсаг компанитаас үнэхээр гайхалтай одоо энэ Ирсаг компанитаа урьдчилсантаа маш их баяртай байна. Энэ гайхалтай одоо Ирсаг гэдэг компаниг бас түүжээлэн одоо гүүрэн болж одоо оруулж өгсөн одоо сод мөрөн лидертэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас энийг далимдуулаад тэгээд Ирсаг компаниг одоо сонгосон шалтгаан маань бол үнэхээр зөв байсан. Яа тэгэхээр би энэ өв залгамжлагддаг гэдэг ерөнхийдөө MLM бизнес ерөнхийдөө байдаг байхгүй юу? Байдаг. Гэхдээ миний хувьд нэг өв тэнцүү хуваагддаг гэдэг одоо юу ерөөсөө сонсож байгаагүй байхгүй юу? Өв тэнцүүч хуваагддаг. Тэ? Тэгэхээр миний хувьд бол энэ өв залгамжлагт нь үнэхээр бүр бест байгаа байхгүй юу? Өв одоо би одоо 4 хүүхэдтэй байлаа гэхэд миний 4 хүүхэд дөрүүлээ миний одоо энэ хийж байгаа бизнесийг өв залгамжлуулж би одоо өнөөгийн нийгэмч одоо бүхэл хүн одоо өртөө ширтээ тий бүхэл хүн одоо цалингийн зээлтэй байрны зээлтэй зээлгүй хүн гэж баг байхгүй шүү дээ тий тэгэхээр би одоо хүн өнөөдөр хизээ өгөхөө мэдэхгүй явж байгаа хизээ одоо оршин тогтнохоо мэдэхгүй явж байгаа учраас би өнөөдөр үр зээлийг биш өнөөдөр би хийж байгаа ажлынхаа өнөөдөр цалин оруулгыг цол карьерийг би өөрөө хүмүүстээ өгүүлнэ гэдэг маш их гайхалтай бизнес. Тэгээ Ирсаг компани бол үнэхээр гайхалтай. Зөв. За, энэ бол маш зөв мэдээж ханаа за Ирсаг компани сонгосон нь үнэхээр бест байлаа гэж байна тий. За, дээрэс нь одоо бас дараагийн асуулт байна. За, ер нь хизээнээс директор цолоо ер нь бол тий директор албан тушаалд ер нь хүрье гэж бодож байна. 2023 оны таны төлөвлөгөө юу байна? Тийм ээ. 2023 онд ер нь юу төлөвлөсөн бэ? Нууцлал 2023 онд бол одоо директор болно. За баг командаа маш олон одоо директоруудыг, хүрэл лидерүүдийг одоо төрүүлнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Директор бол одоо гэр гомтон болно гэдэг байгаа шүү дээ. Би ч ерөнхийдөө нөгөө холын зорилготой бодож ажиллах байхгүй. Ерөөсөө л би тэр гомтон болно гэж орсон байхгүй. Өнөөдөр энэ одоо ийм гоё боломжийг харсан юм байж та өнөөдөр яагаад ганц 2 сая төгрөний цалин ажиллах ёстой гэж тий. Өнөөдөр тэртээ тэргүй энэ боломж нь байгаа юм чи тэр нөөц болцоо боломжоо ашиглаад биднес тэр гомтон болох боломж байгаа байхгүй. MLM бизнесээс одоо дэлхийн одоо тэр гомтнуудын одоо 80 гаруй хувь нь одоо тэр гомтон болсон байдаг гэдэг судалгаа байд юм билээ. Тэгэхээр би бол энэ одоо энэ Ирсаг гэдэг компанид одоо баг команда маш хүчрхэг баг команд үүсгэн баг командаас маш одоо олон директорууд олон лидерүүдийг одоо хүрэл лидерүүдийг одоо төрүүлж тэр гомтон л олно гэж бодож байна да. Баг командынхныгаа ч гэсэн тэр гомтон. Ерөөл биелэх болтугай ээ. Одоо тэгээд бодол хүсэл нь биелэх болтугай. Ер нь миний одоо ерөнхийдөө байнга л ерөнхийдөө яг бодсон бодлоод айгүй гоё зөв бодсон бодлоод дандаа л биелж идэг. Тэгэхээр хүн өнөөдөр өөрөө айгүй сайн зөв байх хэрэгтэй. Өөрөө айгүй сайн үг үйлдэл хоёр айгүй сайн нийлж авах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ төлөө айгүй сайн тууштай тэмцэх. Өнөөдөр би одоо хүн болгон мөрөөддөг байхгүй юу? Хүн болгон мөрөөддөг. Яг тэр мөрөөдлийнхаа төлөө та өнөөдөр юу хийж чадах вэ гэдэг чинь хувь хүнээс шалтгаалж хувь хүний одоо орон зай хувь хүний одоо амьдрал шалтгаалж байгаа юм л та. Ерөнхийдөө миний хувьд бол хүн болгоны одоо амьдрал хүний яг алган дээр тогтдог гэж боддог. Хүн өөрөө яг хичээх юм бол тэр амьдралыг чи маш сайхан авч явах боломжтой. Чи өөрөө хичээхгүй бол яг чи байгаагаар л байдаг байх байхгүй юу? Тэгэхээр хичээж байгаа хүнийг угаасаа бурхан дээрээс шагнадаг гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр бурхан дээрээс хүн өнөөдөр одоо нэг жижиг юм мөрөөдгөөд яг жижиг чинь л биелүүлээд байдаг гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр том мөрөөдөх хэрэгтэй. Том мөрөөдөж бидээс том зүйл ядаж нэг донд нь очино гэж л боддог та. Миний одоо MLM шалтгаан нь бол нөгөө юу байхгүй юу? Би ч амар том мөрөөдөлтэй юм байхгүй юу? Жижигхэн мөрөөдөлтэй биш. Би одоо ажил хийж үзсэн үү 500 сая төгрөгийн цалин авч үзсэн байхгүй юу? Тэгээд үзсэн ч гэсэн миний одоо амьдрал яг өнөөдөр цалингаа цалингийн орн, зээлнээс зээлийн орн, өрнөөс өрнөө орн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр амьдрал маань яг дээшлчихгүй байхгүй юу? Яг хөө зээл бас нэг
нэг талаараа бас даваа талтай тий. Яг урт хугацаагаар биднээс нэг юмтай болж байгаа. Урт хугацаагаар биднээс нэг юу орох оронтой юутай юм болж байгаа. Тэгэхээр биднээс урт хугацааг хүлээхгүйгээр одоо сүлжээний бизнес гэдэг зүйлд одоо ороод өөрөө гоё ажиллаад дотор нь ороод буцлаад ажиллаж чадах юм бол асар их том боломж дүүрэн байдаг. Тэгээд миний мөрөөдөл одоо маш том учраас би одоо ийм бизнесийг миний мөрөөдөл одоо тэр мөрөөдлүүд маань одоо ажил хийж байгаад ерөөсө бэлэг боломжгүй байгаа байхгүй яг бэлэг боломжгүй. Одоо би жишээ нь нэг гүндэлтаа штэ нэг улсын хурлын гишүүн гүндлээ. Гүндлтаах чинь нэг байнга нэг хүүхдүүдтэй ингээл байнга аялж явдаг штэ тий. Миний одоо тийм лайв аягаар аялал явж байгаа. Миний хувьд болохоор яг одоо битэрийн хүсэл мөрөөдөл бол яг тийм байдаг байхгүй. Одоо 40 50 хүрсэн ч гэсэн биднээс өнөөдөр гэртээ одоо дийлэнх одоо манай Монголын нийгэмд бол дийлэнх нь одоо ачцээгээ одоо тэтгэврт гараад ачцээгээ хараад гэртээ судаг болчихж байгаа шүү дээ. Гэртээ ачцээгээ хараад юусаа давгуулчдаг. Тэгэхээр миний хувьд бол яг тэр хугацаанд бол одоо ачцээгээ харсан ч гэсэн ачцээгээ дагуулаад гадаадаар аялдаг тийм л хүн болно гэж ерөнхийдөө мөрөөддөг байхгүй. Тэгээд тэр хүсэл мөрөөдөл маань одоо хизээч одоо би ажил хийж байгаа бэлэг боломжгүй учраас одоо ийм бизнесийг сүлжээний бизнесийг одоо сонгож хийсэн. Сонгож хийжээ. Зөв. За гайхалтай сайхан хариулсанд баярлалаа. Тэгээд ийм бизнесээс л одоо бүх хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн зорилготой ажиллаж байна да. Тийм байна. Зөв маш том зорилго тавьсан байна. Зорилго нь бол биелэх нь тодорхой. За ахиад бас асуултууд байна. Арай дуусаагүй байна. За жишээлбэл одоо манай оюун сүрэн лидер маань яг энэ одоо Монголын одоо бас эрсагчууд чинь нэгдээд клуб байгуулсан байгаа шүү дээ. Тийм ээ. За яг тэр биш одоо лидерээс салаалсан одоо Монголын одоо нэлээд хүчрэх том баг команд нийлээд одоо миний чиний гэхгүйгээр нийлээд тийм ээ. Палатин лидерсгээ клубыг одоо байгуулад ажиллаж байгаа. За энэ клубыг ер нь та юу гэж харж байна? Одоо би сүүлийн үед ийм асуултуудыг бас асуугаад байдаг болсон шүү. За тэгэхээр клубыг ер нь цаашд ирээдүйг нь юу гэж харж байна? Клубээр явсан ер нь давуу тал нь юу байна? Сул тал нь юу байна? Таны бодлоо юу гэж бодож байна? Ерөнхийдөө клуб байгуулсанд маш их баяртай байгаа. Яагаад тэгэхээр би өмнө нь одоо клуб байгуулагдаагүй яг анх ингэж ирсаг эхэлж байхдаа би өөрөө л одоо баг командтаа удирчиж баг командтайгаа сургууль баг командаа одоо бүтээгдэхүүнээ одоо маркетингийн сургалтыг ганцаараа байнга хийдэг байсан байхгүй юу? Сургалтаа ерөөсөө байнга одоо өдөр алга одоо өөрөө айгу ганцаараа байнга одоо хийсээр агаал бас хүрэл лидер цааланд хүрсэн бас өөрийнхөө бас тэрүүгээр бас ингэж хүрсэн гэж байна. Гэхдээ энэ одоо клуб байгуулагдсан давуу тал нь бол маш их гоё одоо тэнд одоо маш гоё эрэг хүмүүсээр хүрээлэгдэж байна тий. Бие биенээсээ одоо туршлага судалж байна. Бие биенээсээ урам зориг авж байна. Одоо эмлийн бизнес хийх юм бас давуу талнаас маш гоё хамт олонтой болж байна тий. Маш эрэг дандаа эрэг хүмүүс. Одоо жишээ нь биднээс одоо ингээл офис дээр очлоо би нэгээ тэрвэл би эндээ дандаа урам зориг хүссэн. Энүүгээр айгуу гоё даваа талтай маш гоё маш одоо хүчрэг одоо клуб бас болох байхаа гэж бодож байна. Ирээдүйд бол ерөөсөө энэ одоо клубээс одоо ганц хүн айл болтгоо ганц гал болтгоо гэдэгтэй адилхан тий биднээс клуб гэж нэгдснээр одоо биднээс одоо дэлхийн одоо Монголын одоо ирсагийг одоо түүчиж одоо Монголын ирсагийг маш одоо хүчрэг одоо дэлхийд одоо нэрсээ дуусгасан хүчрэг одоо ирсаагчуд бий болохын төлөө энэ клуб маань байгуулагдсан. Тэгэхээр энэний төлөө биднээс одоо өөртөө бас аягүй сайн хичээх хэрэгтэй. Өөртөө нэгнийхээ төлөө аягүй сайн бас нэгнийхээ төлөө одоо сэтгэл зүрэхтэй бас байх хэрэгтэй л болов гэж бодож байна. За бас нэг асуулт байна. Баярлалаа. Би энэгээ бас туршлага суралцаад энэ клуб байгуулснаар бол маш их одоо мэдээлэлтэй маш их одоо гоё эрэг одоо тэгээ бас нөгөө гэртээ сууж байгаа ээжүүд байх юм ээжүүд бас нөгөө төрөнд дутуулчих тэр тийм ээжүүд маань бас одоо ингээд та энд орсон гэсэн одоо тий гэртээ суугаад ахгүй та нэг амралтын өдөр нөхөрчин нэг амралтаар тэр өдөр офис дээр ирээд офис дээр ирээд гоё ирчүүч аваад цэнэглэдэд явах юм бол тэр өдрөө л бас гоё урам зоригтой тэр 7 хоногт л бас урам зоригтой одоо ирчүүчтэй ажиллах бүрэн боломжтой ганц одоо дан та гэрээсээ ажиллаад ахгүйгээр бас офис дээр байнга ирж байгаараа гэж би бас нөгөө баг команд ингэж хэлдэг. Одоо өдөр болгоно нэг одоо онлайн сургалтууд явдаг шүү дээ тийм. Тэр онлайн сургалтын дээр бас ингэж хэлдэг байхгүй. Одоо өдөр болгоо одоо өөр лидерүүд сургалт орж байгаа. Та өөр лидерүүдийн сургалтыг сонсоо. Би болохоор дандаа одоо бүх лидерүүдийн сургалтыг сонсдог байхгүй. Тэндээс би авах гэхийн ухаанаар одоо тэндээс маш их одоо
гой одоо мэдээллүүдийг аваад өөртөө шингээж тэрийгэ багийнхандаа бас тараад мэддэг байхгүй. Тэгээд та хэд маань тэр одоо хүмүүсээс ирч хүч аавна. Бүгднгээс нь хүн одоо өөр өөрийн одоо ярих үнцэг байдаг тий. Өөр өөрийнхөө талаас ярина. Тэр бүгдээс гой одоо мэдээлэл олж авдаг шүү. Туслах одоо авч авдаг шүү. Тийм учраас одоо та өнөөдөр маркетинг юугаа мэдчихэж байж болно. Тэр дундууч алчиг өгнүүд урсч идэж шүү л гэж хэлдэг тий. Зөв. За баярлалаа. Асуултанд маань бүрэн дүүрээ хариулсанд баярлалаа. За бас ахад асуулт байна. Асуулт хараахан дуусаагүй байна. За тэр асуултны юу гэхээр одоо манай Platinum Leaders Club-ээс одоо бас нэг аян өрнүүлж байгаа шүү дээ бид бүхэн тий. За жишээлбэл Туркийн ард түмэнд одоо бас их нилээдгүй юу гэдгийг хүнд байдалд орсон байна. Газар хөдлөлт гэж одоо нэлээд ноцтой газар хөдлөлөө. Тэгээ энэний улмаас олон мянган хүн амьдсэж, гэмтэж бэртсэн. Одоо энэ SAC компани бол өөрөө Туркээс гаралтай компани, Турк улсын компани. Тэгээ нөгөө монголчуудын нэг зүрцсэн ч үгүйдэг нөгөө аягны хариу өдөртөө, актны хариу жилдээ гэж үүдэг. Тэгээ бид бүхэн яг овоож цатлаа бол юм өгөхгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ бол одоо бас хамт байгаа шүү. Тэгээ Туркч одоо бас Алтай язгуурын угсааны хүмүүс монголчууд бид нартай бас угсаа гарал нэг гэж үздэг ахан дүүсийн холбоотой байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бид нар одоо клубээр дамжуулаад бас тусламж үзүүлье гэдэг ингээд аян өрнүүлж байгаа. Тэгэхээр энэ аяныг ер нь та юу гэж харж байна? Та дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. Би ерөнхийдөө бас дэмжээд бас өөрийнхөө хэмжээнээс бас хандаа өгсөн байж байгаа. Тэгээд ерөнхийдөө баг командаа хүртэл одоо энэ одоо хинч хаач одоо ямар ч юу одоо тохиолдохыг хинч мэдэхгүй учраас одоо энэ одоо юу амжилт одоо гараагаа сунгаж таад манаас энд одоо хандаа туслаа үзүүлээшээ гэж хүсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ бол маш бас зөв шийдэл хэвгүй. Биднээс мэдээж туслах нь зөв. Биднээс тусалж одоо тэнд хандаа өргөж ийн гэж чинь тэр чинь айгуу гоё бас сэтгэл төртөл аягүй гоё ахгүй тийм үстэй. Би бас одоо тэр ард түмэнд одоо ингэж гоё бас тэр маань бас зах үзүүрээс миний одоо хүсэн хандуу одоо юу ханаачгүй л хальтаа. Тэгтээ яг тэрнийх бас зах цухаас нь ингээ өгч чинь бас маш гоё ахгүй юу. Зөв. За тэгэхээр баярлалаа. Энийг бас дэмжиж байгаад маш их баярлалаа. За бас танай нэг лидер орж иржээ. Хүчрэг лидер, бизнес хамтрагч орж иж бас сэтгэлээ битсэн байна. За Эрдэнэцэг бүр лидер маань орж ирж. За мундаг хайртай спонсортой амжилтын дээдийг амьдралд нь сайн сайхан бүхний хүсье. Чамаараа бахархдаг шүү. Амжилт хайртай шүү гэд битсэн байна. За тэндээс амжилт хүсье. Та үнэхээр мундаг шүү. Үнэхээр бид хоёр хуурай яг ихч дүүс шиг бүх одоо зүйлээ ярьдаг. Бүх одоо маш гоё одоо ажил амьдралаа хүртэл ярьдаг. Маш гоё одоо би одоо Эрдэнэцэг лидертэй бас очсон та маш их баярлалаа шүү. Яг ингээд бүр ингээд ихчдүүс шиг юм гоё одоо тэгээд бүх хоёр одоо цаашдаа одоо зорилго бүх зүйлээ л одоо ярьсан ш. Яг л нэг хүн шиг байдаг да. Тандаа хайртай шүү. Зөв. За баярлалаа. За миний одоо бас энэ контентын маань одоо битээр бол яриад нэг цаг орчин болсон байна. За сүүлийн асуултаа асууя. Одоо сүүлийн асуулт. За нийт одоо багийнхандаа болоод нийт Монголын эрсаагчуудад одоо хандаж юу гэж хэлмээр байна, юу гэж урайлмаар байна. Тийм ээ. Энэ одоо сүүлийн одоо асуултыг тань тавьж байна. Тэгээд нийт багийнхандаа болоод нийт Монголын эрсаагчуудаа юу гэж урайлмаар байна, юу гэж хэлмээр байна. За хамгийн түрүүнд тууштай байгаагаар хэлмээр байна. Сонсож байна уу лидер? Тийм. Гацаад байна жоохон. Чиний гацаадах шиг юм да. Ерөнхийдөө хамгийн түрүүнд одоо баг командаар бол маш их бахархдаг. За нийт эрсаагчуудаараа нийт одоо маш одоо мундаг хийхүүдээ маш их бахархдаг. Үнэхээр одоо хайр одоо тэр дүүр үнэхээр одоо клубын офис дээр очиод дүүрэн одоо хайрыг мэдэрдэг. Бүгдээрээ л би энтэйг одоо маш гоё илдэг харцдаг. Ийм гоё одоо хамт олонтойгоосоо хамгийн маш их баяртай. Ерөнхийдөө бас ийм одоо эмлийн бизнесийн бас даваа тал нь энэ ахгүй юу? Одоо ямарваа нэгэн байгууллага гэсэн нэг ийм хүн хязгаа ерөнхийдөө нэг тийм байдаг тийм. Тэгэхэд энд бол бүгд л одоо би эндээ амжилт хүсдэг, би эндээ урам зориг өгдөг ийм гоё хамт олонтой бас очсон. Тэгээ баг хамт олноор бол үнэхээр их бахархдаг, маш хүчрэг бас баг команд маань бас оржсэн. Та дээр үнэхээр их бахархаж байна. За тэгээд энэ бизнесийг хийхэд үнэхээр тууштай байдал маш чухал.
тууштай байж төвчээр бас маш чухал. Ерөнхийдөө бас нөгөө нэг төвчээр ч бас айгүй маш чухал байхгүй юу? Би чи ерөнхийдөө бас хэр оргийн юмыг айгүй амар төвчээртэй шүү дээ. Ер нь хар багасаа ч ерөнхийдөө 10 жилийн төгсдөө хүртэл аавыгаа алдаж үзсэн. За хүүхдээ хүртэл алдаж үзчихсэн. Тэгээд ерөнхийдөө төгсөж байгаа чи яа магтаад. Тийм ерөнхийдөө төвчээртэй. Тэгэхээр хамгийн гол нь төвчээр маш их төвчээр шаарддаг. Тэгэхээр та өнөөдөр төвчээрийн ард нэг бэлэг гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр та өнөөдөр төвчж гарсан одоо ийм баггүй нэг та өнөөдөр 40 жилийг төвчхүү өнөөдөр 5 жилийг төвчээд өөрийнхөө амьдралыг басах уу гэдэг тийм юунууд байд ишлүүд байгаад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр биднес өнөөдөр та үнэхээр гайхалтай амьдралыг өөрөө өсөж мөрөөдж одоо өнөөдрийн хугацаанд биелээгүй тэрийг хаанаас биелүүлэхээ одоо мэдэхгүй байгаа бол тийм энэ Ирсак гэдэг одоо MLM сүлжээний бизнест ороод тэр одоо мөрөөдлүүдээ бас биелүүлэх дүүрэн боломжтой. Тэгэхээр тэрийг биелүүлэхийн танд маш их төвчээр хэрэгтэй. Тэгэхээр та төвчээртэй байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй. Тууштай байж та юм төрнө. Та хэрвээ эсвэл ингээд тууштай байхгүй нэг одоо алгасаал ингээл яах гадаагаан ч үгүй яагаад ингээл нэг одоо өдөр нэг пост оруулчаал нэг 7 хоногийн дараа нэг пост оруулаад ингээд ах юм бол таны багт орж ирэх хүмүүс нь маш бага байхгүй. Тэгэхээр маш их тууштай байгаараа л гэж хэлмээр байна. Төвчээртэй байгаараа одоо та өнөөдөр энэ гой боломжийг харсан бол тэрнийхээ оргилд нь хүрэхийн төлөө өөрөө айгуу сайн манлайлагч байгаараа хүчтэй байгаараа л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа гэж хэлмээр. За энд бас нэг ТП бас юм биччихжээ. Хоёулаа харчхууд одоо сая төгсгөлд нь манай их спонсор. За бас магтсан байна таныг. Оюун сүрэн маань клубийн өгөөж ирээдүг маш зөв олж харжээ. Томруулж хэлбэл эв нэгдлийн бэлэг тэмдэг жижигрүүлбэл лидерүүдээсээ харилцан суралцсан ажлын ачаалал хөнгөрсөөр гэр бүлдээ цаг зав гаргах боломжтой гэж бичиж байгаа шиг байна. За зөв манай ТП-ийн хувьд яг тийм боломж гарч байгаа. Яг нөгөө би ч өмнө нь клуб байгуулдаг байхад өнөөдөр ганцаараа дандаа одоо сургалтаа хийдэг. Тэгээ ерөөсөө одоо байнга одоо сургалтаа хийдэг. Одоо энэ клуб байгуулагдсанаар би ч одоо сард нэг ганц хоёрхан сургалт хийгээд бас цаг зав гарч байгаа. Тэгэхгүй нөгөө орой алган л нөгөө өрөөгөө зүгжээл нөгөө гэртээ нөгөө өрөөндөө байнга сургалт хийж байдаг юм байсан. Тэгэхээр клуб байгуулснаас биднээсээ бас ачаалж хөнгөрч байгаа. Бас мэдээлэл одоо багийнханд маань бас маш их одоо бас юунууд одоо мэдээллүүд бас өөр хүмүүсийн одоо арга барилуудаас хүртэл бас бүх одоо багийнхаа их сахтад суралцж байгаа. Би энэс аюух гоё суралцж мэдээлэл аюух авч байгаа байхгүй. За өнөөдрийн бас контентд маань оролцсон, өргөдөн оролцсон эрхэм одоо Ирсак компани топ лидер, Ирсак компани хүр лидер золтон, Platinum Leaders клубын удирдах зөвлөлийн гишүүн Мижид давгийн оюун сүрэн танд маш их баярлалаа. Тэгээ хоёулаа аливаа хэмжээний цаг хугацаатай цаг гар минут болсон байна. Тэгээ хоёулаа контентоо ямар ч гэсэн өчигдөр бол хийх стресэн бол хойшилсан. Өнөө сая хоёулаа эхлэх цагтаа харах хийж чадаагүй ч гэсэн гээд хийх ёсоор хийлээ. Тэгээд одоо энэ одоо контентын маань дэмжиж идэвхтэй орсон танд маш их баярлалаа. За тэгээ илүү их амжилтыг хүсье. Клубийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход маш их талархаж байна. Тэгээд 2023 он төлөвлөсөн одоо тэр сайхан хүсэл ажлууд нь үйл болгонд бүтэх болтугай гэж өрөөё. Тэгээд маш баярлалаа. Тэгээд одоо удахгүй директор болох нь тодорхой. Одоо Монголын 3 дахь директор төрсөн байна. Одоо дараагийн 4 дахь 5 дахь нь магадгүй та байх юм. Тийм учраас удахгүй директор болоорой. За тэгээд мэдээж баг команд маш одоо өсөж хөгжсөн, гэрлийн хурдаар хөгжсөн тим он сар жилүүд байх болтугай гэж өрөөё. За тэгээд контентоо ингээд жаргая. За бит хоёртой бас үргэлж хамт байсан. Контентын маань ихэлсэн цагаас дуустал хүртэлх хугацаанд байсан 20 гаруй одоо эрхэм үзэгчтэй. За дараа нь нөхөж үзэх олон мянган ирсакчуудаа маш их баярлалаа. За тэгээд энэхүү контентыг үзээд урам зориг ирч хүч авч явах юм бол энэ контент хийж байгаа одоо миний хувьд за оролцож байгаа зочны минь хувьд ч гэсэн энэний одоо гол утга учир нь эндээ орчих юм шүү. За тэгээд контент үгээр жаргая. Танд хэлэх зүйл байна уу нэмэлтээр? За маш их баярлалаа. Энэ гайхалтай контентаас контентыг бас одоо ихлүүлж түүчээж бас одоо энэ гайхалтай одоо боломжийг олгосон. Тэргүүндээ маш их баярлалаа. Тэгээд нийт ирсакчуудаа бүгдээрээ амжилт хүсье. Бүгдээрээ одоо та бүгд маань Монголыг түүжүүлэх одоо бүгдээрээ нүүр царайнууд юм шүү. Бүгдээрээ гоё дэлхийн одоо топ лидер болцгоё.
За баярлалаа. За баярлалаа. За тэгээд ингээд контент өвгөр жаргая. Бүгдээрээ сайхан амраарай. Шинэ 7 хоногийнхын ажил үйлсэнд амжилтыг хүсье. За баяртай. Баяртай. Сайхан амраарай.